Монгол Улсын ерөнхий сайд Замдан шатар өнөөдөр Оросын холбооны улсаас Монгол Улс 100 онц бөгөөдөө бүрэлдэхүүн элчин сайд Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалт эхэндээ ерөнхий сайд уг албан тушаалд томилогдсонтой холбогдуулан мэдчилгээ дэвшүүлсэн Оросын холбооны улсын засгийн газрын дарга Мишустан, төрийн думын орлогч дарга Гордиев нарт талархаж байгаагаа уламжлахыг элчин сайдаас хүслээ. Ерөнхий сайд Монгол Улс Оросын холбооны улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи, ногоо өгжөл, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал. Энэ хүрээнд ойрын хугацаанд хоёр талын засгийн газрын хоорондын комиссийн удирдлагууд уулзаж, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд, түнчлэн тулгымдсан асуудлуудаа ярилцаж, шийдвэрлэх нь чухал гэдгийг ерөнхий сайд онцоллоо. Мөн энэ сарын сүүлээр Беларусь улсын нийслэл Минск хотно болох Евразийн эдийн засгийн холбооны дэд зөвлөлийн хуралдааны үеэр Монгол улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны түр хэлцээр байгуулах бэлтгэл ажлыг талууд бүрэн хангаж байгааг онцоллоо. Элчин сайд ерөнхий сайд цаг заваархан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын харилцаа хамтын ажиллагаа тухайлбал худалдаа, эдийн засаг, дэд үтц, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж танилцууллаа. Уулзалтаар ерөнхий сайд Монгол Оросын харилцаа хамтын ажиллагааг цаашдаж иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.